ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаасаа өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй. Жаргалыг мэдрэгч үгүй байх байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэж бүх амьтай, амьгүй зүйлс, улиран цаг хугацаа хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догтлол, уучлал, шунал эд хөрөнгө, эрх мэдэл тэр бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог хязгааргүй эргэлдэх амьдралын мөн чанарууд юм. Иймээс хүн гэгч нь амьдралынхаа гол дүрэн юм. Сайн байцгаана үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн өргөдөг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр байдаг. Тэрхүү амьдралаа яаж сайхан болгох вэ? Хэрхэн яаж сайхан авч явах вэ гэдг нь хүний ажил үйлстэй салшгүй холбоотой байдаг. Бид энэ удаагийнхаа дугаараар хором хугацаатай уралдаж, халуун галтай өрсөлдөн тэмцдэг аврагч гал сөнөгчийн ажил амьдралыг өгүүлэх болно. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр нь байдаг. Миний амьдрал бол миний мэрэгжилтэй салшгүй холбоотой. Аврагч гал сөнөгч Жамсрангийн Эрдэнэт. Байгалийн аюулт үзэгдэл давтагдашгүй хүчин зүйлс, гамшигын төрлүүдтэй нүүр тулан тэмцэж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарахтаа үнэнч байж, гамшигын аюулаас ард иргэд байгаль орчноо авран хамгаалах ариун үлсэд үүргээ нэр төртөө гүйцэтгэж яваа Орхон аймгийн онцгой байдлын газрын аврах гал унтраах 56 дугаар ангийн аврагч гал сөнөгч ахлагч Жамсрангийн Эрдэнэтийн эгэл жирийн мөртлөө ам өрсөн амьдралын жимээр хамтдаа аялцгаая. Байна Орхон аймгийн онцгой газар сонсож байна. Намайг Жамсрангийн Эрдэнэт гэдэг. Би 1983 онд Эрдэнэтот төрсөн. Одоо амбул тавуулаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний ханыг Эрдэнэт Улам гэдэг. За Эрдэнэтот төрж өссөн. За 3 хүүхдтэй сайхан. Том охин маань одоо 9 дугаар ангид сурдаг. За дунд хүү маань одоо 1 дугаар анги. За бага охин маань одоо ой хүрж байна да. Миний аав чинь өөрөө галын байгууллагын хүн. За тэгээд аавыгаа дагаад ажил дээр нэг хэрдэг байлаа. Галын улаан машин сууж тоглодог байлаа. Одоо энэ сууж байгаа энэ сайхан паркт ингээд орж ирэхэд сайхан бензиний үнэртэй тэгээд Орос цэгнүүд чинь бензин сайхан нөртдөг шүү дээ. Нэг тийм дотны үнэртэй их сайхан байдаг гэсэн. Тэгэл гэрийн цонхны тавцан дээр ингэж гал сөнөгч хувцас их тавьчаал өглөө тэрийг босонгуудаа яг гал сөнөгч ингээл хурд өмсөд тэгж ортол тоглодог байлаа. Тэгэл аав маань галын хүмүүс бас нөлөөсөн болов. Тэгэд энэ үйл надад их сайхан сэтгэлд нэг тийм сайхан дотн санагддаг байсан. Тэгэл энэ мэрлийг би ямар ч эргэлзэн ботсон санаагүй шууд сонгосон. Миний үеж одоо авахай мэрэгжлийг өвж авсан юм хөлтөө байгаа юм. Тэгэхээр багтаа одоо миний ажил дээр их очино. Галынхаа одоо биш ээж нь гарахтаа одоо бас очиж хоол цай аваач өгнө. Тэгээд энэ галынхаа бас одоо гал сөнөгчлийн хувцас нарыг сонирхоод тэрэж одоо өмсч үзээд ихвээ энэ төр одоо тэгээд тийм хөлт байсан юм тий. Анх ажилд ороод байхад тэр нефтийн анги маань одоо байцаагч хийдэг байсан. Бүрнөө хатар гэдэг
ахлаалгач анх намайг хүлээж авч миний багшаа томилогдчихсэн. Яралдсан сайхан цагаан шүттэй инээд алдаадаг. И сайхан цантай хүн. Надад олон зүйлийг сайхан зааж сургасан даа багш минь. Бага олчир байхаасаа л гал сүнөгч болон тоглож ирсэн Эрдэнэбат хүү дунд сургуулаа төгсөнгүүтэл багийнхаа мөрөөдлийг биелүүлэхээр 17 наснда гал сүнөгч болохоор сэтгэл шулуутсан юм. Анх энэхүү ажилд ороход нь галынхаа шатыг яаж дийлэндээ чи гал сүнөгч болж чадах уу гэж хүмүүс хэлдэг байсан гэдэг. Түүнээс хойш 15 жил өнгөрч энэхүү удамд амьдсан аврагч гал сүнөгч болсон юм. Галын техник спортын мастер ахлахаалагч Эрдэнэтийн хувьд бол 2000-ад оны их үеэс энэ албанд орсон. Одоо бол цалаан захирагчийн туслах одоо ийм ажил албан тушаалтаа онцгой байдлын албандаа бол 15-6 жил ажиллаж байгаа манай спортын талаасаач ажил үйл хөдөлмөр талаасаач бас ажилсаг тэргүүний албан хаагч. Улсын орныхоо нэрийн өмнөөс 2-3 удаа дэлхийн аварга шалгаруулах галын техник спортын тэмцээнд оролцсон. Улс бүсийн одоо олон удаагийн аварга ийм залуу. Манай Эрдэнэт бага байхдаа их туранхай нэг яманы 3 гэж ярьдэн ш нэг их туранхай үнийг бараг тийм хөхт байсан. Тэгээд анх надад за би энэ гал унтраахаа ингээд гал сүнөгчөр орё гэд орох гэж байгаа гэд надад хэлжсэн. Тэгээ би тухайн үед нь за ийм туранхай хөхөд одоо трактор шатыг барьж гүйж үргэж дийлхүүгүй юу. Бас л их биеийн хүч ур чадвар шаардсан юм ажил шүү дээ гэд өөрт нь хэлжсэн. Анх чинь тэгээд хөгжилтэй юм тохиолдсон л да мэдээж. Тэр багажаар одоо энэ нэг хоолойтой ихт нь 2 удаа барьж гүйдэх ч юм уу хөгжилтэй юм тохиолдсон. Товшоо болгоо солих юм бас мэдээж гал сүнөгч хүн болж байгаа тийм ээ. Хүн сурж байгаа учраас хөгжилтэй юм тохиолддог яах вэ? За анх бол нөгөө салаан дарга байхад ирж байхад бол аврагч гал сүнөгчээр нэг дадлагжаагүй туршлагажаагүй байсан. Шинэв тэр 5-6 жил болж байсан юм байл хөө те. Өө загнуулсан багштай загнуулсан даргадаа загнуулсан энийг ингэж чи энийг ингэж зөв барьж ингэж шатаа зөв сунг гэл процедур юмнууд гарах үед бүгдийг хэлээ тэгээ засаад заагаад өгдөг гэсэн л багш нар манаас. Тэгээ Эрдэнэтийг анх гал сүнөгч ороод ажиллаж байгаа үед нь бол яг их муу байсан. Ер нь бол их муу одоо хоолой шаланка даадгүй. Одоо манай 3 сундаг шат гэж байдаг. Тэр маань үнцэндээ 50 ил шахуу ийм шат байдаг. Тэрийг үл манай 2 гал сүнөгч хүргэж авч одоо барилгын өндөд байрлуулж галаа унтраах хүн аврах юмрх ажил зохион байгуулдаг. Тэгээд тэрэнд одоо ихэлтэй үлний шатаа даахгүй шахвал тийм л хөөхтэйсэн. Тэгээд сүүлдээ яг өөрөө хичээгээд өөрөөс нэг би бэлтрээс ажиглаж эхлэхээр бас тасгал сургууль хийдэг. Мөн манай гал унтраа техникийн олон төрлийн спорт гэж байдаг. Энэгээр өөрөө хичээлсэн. Маш эрчимтэй хичээлж эхэлсэн. Тэгээд сүүлдээ их сайхан болсон. За манай Эрдэнэт бол дайчин хөдөлмөрч шаргуу залуу байдаг. За 95 толын эрсэртэй нэг зөв шарттай гэж ярьдаг шүү дээ. 90 тийм шарттай тийм шаарлахол залуу л да. Галын ажил гэдэг бол одоо их тийм аим өрссөн хүнд хэцүү ер нь л хүнд бэрхшээлтэй ажил шүү дээ. Тэгээд одоо эдгээр чинь тангараг өргөсөн хүмүүс энэ ажилдаа миний хулжин сэтгэлээсээ дуртай, итгүү зүтгэлтэй ажилдаг. Онцгой байдлын алба маань гал төмөр гамшиг одоо үер ус гэх мэтлэн бүхэл төрлийн гамшиг гал унтраах үйл ажиллагаа бүгдэнд ингэж оролцож бүх үйл ажиллагаа ингэж хийдэг байгууллага мэдээж олон төрлийн аврах ажиллагаа гал төмөр юмд оролцож ажиллаж байсан. Шөнийн үеэтэл хонх дуурайд явчлаа. Босоод байлдааныхаа хувцсыг өмсөд хаяг аваад гардаг юм байна. Шөнийн галч нь тэгээд холоос их гэрэлтэй сүртэй харагдана. Тэгээд явд очлоо дарга үүрг өглөө байлдааны тархалтай хийгээд галаа унтраалаа. Тэгтлээ талдлаас тас гэдэл юм буудач юм шиг чимээ гараад
ханаасаа юун дуурайд байна яагаад байна гэж сандраад л айх шиг болж байгаа юм шиг тэр үе чинь нөгөө шинэ залуу орсон байсан гэж хэлэх үү. Тэгээд нэг юм галаа амтгаад ажил дээр ирсэн. Тэгээ ах нараа хуучин цэргүүд яаж байгаа сонсон ч нөгөө тэр үе ч одоо нөгөө ихэнх айлууч нөгөө шиприйн дээвэртэй харцаасан дээвэртэй байдаг гэсэн. Тэгээ нөгөө шипер чи нөгөө галд ингээ халахаараа бууд юм байна. Тэр нөгөө буудж байгаа тас гэдэг хараа ханаас юу дуурайд дэлбэрх гэдэг юу болоод байна гэдэг нэг гайхаад. Тэгээ нэг анхныгаа л явжлаа тэгж. Галсан ногч мэрэгжил дэлхийн хамгийн хүнд мэрэгжлүүдийн тоонд ордог юм байна лээ хэмээн Эрдэнэт ярьж байна. Албандаа 24 цаг гарч 48 цаг амардаг. Гэхдээ амархаасаа ажиллах нь их. Ямар ч нөхцөлд гар утсаа унтраах хэрэггүй бөгөөд дуудсан цагт ажилдаа ирэх л ёстой. Эх орон цэрэг хүүгээ 1000 хоногт хижээж нэг л өдөр дууддаг гэдэг үг байдаг. Тиймээс тэд эх орон дуудсан цагт эргэж буцах эрхгүй мөрдөстэй цэргүүд юм. Ямар хүн аврагч гал соногч байх вэ гэхдээ зэрэг мэдээж ажил хөдөлмөртөө дуртай, өөрийн гэсэн бас ур чадвартай, мэрэгжлийнхээ хувьд бол оноогдож байгаа албан үүрэг, онол мэрэгжлийн хувьд бол нэлээдгүй тийм санаачлагтай идэвхтэй. Тэгээ бие бэлтрийн хувьд бол бас хөгжил сайтай. Тэгээд одоо өөрийнхөө энэ хөгжил давуу талыг хүн баяжуулаад ур чадвараа хөгжүүлээд явах юм бол онцгой байдлын албанд бол эрчүүдийн л одоо жинхэнэ ажилдаа ямагт амь өрссөн үйл ажиллагааг дэмжиж явдаг. Тэр ч утгаараа энэ утгаараас ард иргэдийн амгалан тайвангийн төлөө зүтгэж гарсан галт төмрүүд аюулгатай хорлоготой унтраагаад ард иргэдийн амнаас сэдвэнгийг авраа хамгаалсан хамгаалаад ингээд зогсож явахд бол мэдээж бидэнд бахархал төрнө. Тэгээд бодохоор бид нар чинь тангар өгсөн хүмүүс энэ бол бидний ажил. Бидний хийх ёстой үүрэг, хүлээх ёстой үүрэг. Тэгээд нэмжлэхэд энэ галсан мэргэжлийн мэргэжил маань дэлхийн 10 хүн мэргэжлийн тоонд одоо их гайхалтай мэргэжил. Тэгээ бодохоор бас бахархаж амгах шалтгаалаас төрөлгүй яах вэ бид нарт. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр нь байдаг. Миний амьдрал бол миний мэргэжилтэй салшгүй холбоотой. Аврагч гал сүнөөгч Жамсрангийн Эрдэнэт. Энэ ангийнхаа цагийн хуурийн дагуу сайхан ажиллана. Өглөө харуулж өвлөөж явлаа. За тэгээд салаан цагтай илтгэж танилцуулсан. Тэгээд өдөртний сургуультай гарна. За сургууль маань 2 цагийн хугацаатай хийх байгаа. За эхлээ бие халаалтын дасгал хийн. Гүүн харайн, хүй мөчөө хөдөлгөн сунган. Тэг бүхэл юм хийн. Гар дээрээс хөнөө тийм ээ. Хүчний дасгал болоод. За тэгээд дараагаар нь ангийн зарагчаараа батлуулсан. Одоо төлөвлөгөөнийхөө дагуу өдөр хамгаалгын зааварчилгын юм авсныхаа дагуу сургуульд оролцсон. Сая болохоор сэтгэл зүйн зурагт хөөх болон тасгийн байлдааны тахал төрлөөр хийж байна. Сэтгэл зүйн зурагт нь болохоор халбаагч тийм аа тийм сэтгэл зүйн бэлтгэлийг хангах одоо үнсэн шигэлтэй. Ер нь өдөртний дасгал гэдэг маань халиваа галт төмөр гамшиг осол төр ажиллаж явах үед одоо тийм ээ ямар нэгэн тактикийн алдаагүй болон аварч галсан өгч юм одоо бие болтер алууны бэлэн байдлыг хангуулахад чиглэгдсэн ийм сургууль байгаа. Би хүүгээ ажилд ороод ер нь ажил таслалаа, ажлаас хоцорлоо гэж л өстой мэдэхгүй юм байна. Тэр бол одоо их итгэх зүтгэлтэй л байгаагийн шинж шүү дээ. Байнгын бэлэн байдалтай байдаг учраас шууд дуудлагын дагуу хаягаар гарна. Энэ бол ерөөсөө бидний өдөр тутам хийдэг ажил зүйлс болохоор ерөөс тэгж нэг сургууль хийж яах гэдэг юм уу? Түүрт ямар нэгэн асуудал бидэд байдаг гэдэг тийм. Энэ бол бидний мэргэжил учраас тийм. Хүүтэн цагаагаар нэгсэл байлгүй л яхаа. Харин тэр цум бид нөгөө бие болдраа тэр хүүт нөхцөлд ажиллах төсвөр төвчээр одоо бүх юм сурах ёстой учраас тэр үед л ийм далаа сургууль хийх нь хамгийн илүү үр дүнтэй. Гал сүнөөгчдийг хуваарьт ажиллаа хийцгээж байхад гал гарлаа гэх төгшүүрийн дохио хангинлаа. Тэд байлдааны хувцас өмсөд машиндаа суугаад дуудлага ирснээс хойш 50 секундын дотор хурдан гихчин гарцгаалаа. Энэ бол тэдний үүрэгт ажил.
улаан гал дүрлэлзэн асаж хар утаас суунаглаж байхад тэд байлдааны хуваарийн дагуу гарсан галыг цаг алдалгүй унтрааж санамсар болгоомжгүйгээр гарсан гал донд байсан хүүгийн амийг ч аварлаа. Энэ бол миний үүрэг хэмээн хүүгийн амийг аварсан гал сөнөгч энгийн инээмсэглээд ярьж байхын тэр. За сайн нэг галз гараад ирлээ. 10-аад хүүхд эзэнгүү дутуу өргөцсөн байгаад тоглож байгаад гал алдсан байна. Тэгээд нөгөө галаасаа гарч чадахгүйгээр цаашаа мохор юу руугаа ороод гацгүй юу руугаа ороод тэгээд тэнцээд үгцэн эргээд харин хурдан жургаа харж тэрийг мэдэгдэж очиж галыг унтраагаад тэндээс хүүхдүүдийг нэг хүүхдийг бас тэндээс харлаа өргөн утаандаа хордсон мэхтэй байсан. Энгийн байгаад бас дуудаад хүлээлгээд өгчлөөсэй. Их хүүдэнд бол дуудлага ихтэй үед тэгээд нэг яваад ирнэ нөгөө нойтоо хувцаа тайлж хатаагаал дахиад дуудлага ирвэл дахиад өөр хувцас өмсөл гарна. Тэгээ олон цагаар ажиллахаар чинь хувцас маань хүлдэн. Тэгэл нөгөө өстө гал унтрааж байгаа үед бол гайгүй тэгэл гал унтраад дуусна дараа нөгөө чинь ингээл яг дараагаа бол чинь ингээл баавгаа ит болчихно ерөөсөө тэгээд л яг ингээ хөлдсөн юм чинь тэгээд яг тэр чигээрээ ингээд л хөлдчихнэ. Тэгээд машиндаа суугаарч бас нуглараа хөлдчихнэ. Тэгээд буугаадлаа нөгөөдхөө нэг юм ингээд л явж ирээд нөгөө хоцноос хөлдсөн юм тайлцахгүй шүү дээ. Бүс мүс байлдааны бүс чинь яг тэр чигээр хөлдчихнэ. Хэсэг дулаацуулж ингэж пармаарнд ээж ягаад нөгөө бүс мүс бэйли юмудаа тайлаад хатаагаад хувц сундаар ороод бас өлөөлрд бол бас хүүт үед бол хэцүүлтэй. Гал сөнөгч болоод анх дуудлагт явахдаа улаан галыг унтрааж чадах болов уу гэж айж сандарч байсан үе бодвол одоо хэдийнэ 15 жил өнгөрсөн байна. Харин одоо Эрдэнэт хал үзэж хашир суужээ. Зөвхөн гал унтраах биш, мал амьтны гоц халтварт өвчин, үер усны аюул, төмөрт явах зэрэг аминд галтай энэ ажил аврагчдад ердийн л зүйл. За энэ галын ажил гэдэг бол одоо их тийм аим өрссөн хүнд хэцүү ер нь л хүнд бэрхшээлтэй ажил шүү дээ. Тэгээд одоо эдгээр чинь тангараг өргөсөн хүмүүс энэ ажилдаа миний хөл чин сэтгэлээсээ дуртай, итгэц зүтгэлтэй ажилдаг. Миний хөл ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, би хүүгээрээ маш их бахархдаг. Манай албач нь одоо цаг наргүй алба тэгээд гисэн хідэж бас тэр болон гэр бүлдээ цаг зав зарцуулаад байж бас хараахан чадахгүйсэн бас өөр хүүхдтэй хань жилдээ сайн аав нь сайн хань байхыг бас хичээлгүй яах вэ? Өөр хүүхдтэй Эрдэнэ номтой сайн хүн болгоё. Сайн сайхан амьдраасаа гэж эцэг хүний үед бас бодож явуулгүй яах вэ? Өөр хүүхдтэй хайртай инэрлэгтэй байхыг хичээж л явдаг та. Харин одоо тэрбээр авраг гал сөнөгч, галын олон төрөлт спортын улсын авраг, спортын мастер, мөн 3 хүүхдийн эцэг халамжит нөхөр. Эхнэр нь түүнд удам залгах хүү 2 хөөрхөн охин төрүүлж өгчээ. Ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлж хэдэн сараар гэрийн бараа харахгүй, ой хэрийн төмөр, малын гоц халдварт өвчин, төмөрөөс төмөрийн хооронд ажиллах нөхрөө ар гэртээ санаа зовхгүй, ажиллаасаа хийхэд нь эхнэрийн үүрэг маш чухал. Энэ хүнд ажлын гол ачааг тэдний ар гэр ихнэн үүрдэг билээ. Мэдээж бид чинь гал сөнгөч болохыг мэрэгжлийн спорт хичээлнэ. Гал унтраах техникийн олон төрөлтийн спорт гээд 5 төрлөө зохиогддог сайхан тэмцээн байгаа. Жинхэнэ одоо энэ албаны маань эр зөргийн шалгуур үзүүлсэн тэмцээн. За манай Эрдэнэт бол их спортлог. Өөрийг олонтой найзлагтай найз хамт олонныхоо дунд бол нэр хүндтэй. За дайчин ер нь их хөдөлмөрч залуудаа нөр галын техник спортын мастер цолтой саксны 1-2 дугаар зэрэгтэй байх. За сакс волейбол ер нь бүх спортод л орол хичээлэндээ. Дагуус чанар нь их хор шаардтай. Өөрийнхөө хүрээ гэсэн зорилготой хүрчдэг. Тэрэндээ л тийм зорилготой, тийм хор шаардтай дэр өнөөдөр Эрдэнэт маань спортын мастер цол хүртлээ. Галын техник спортоор хичээлээд үдээд одоо спортын мастер хүртлээ хичээсэн. Олон улсад хичээсэн. Гадаад 2 удаа олон улсын тэмцээнд оролцсон тийм. Тэрүүний албаа гэж би хэлэндээ. Одоо галынхаа спортын мастер гэсэн цолыг хүртсэн. За улс улсынхаа тэмцээнд оролцсон. За мөн
Монгол улсын шигшээ багт багтаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа оролцсон амжилтыг үзүүлсэн. Тэгээ 2004 онд миний удаа бас улсын одоо аварга шалгаруулах тэмцээнд оролцоод нэгэн спортын тэгээд одоо саата 100 метрийн тэмцээнд улсын аварга рекордыг эвдэж ингээд спортын мастерын болдыг хангасан юм байна. Тэгээ бас аварга бас дуурайж бас спортод бас эдгтэй мэдээж боддгийн байхan тий. Улсын рекорд маань 2002 онд 1710 секунд байсныг 2004 онд нь 1676 секунд болж ахиулж тогтоож байсан. Спортын мастер болоход бас их баярлж байсан да. Тий. Биер хүүгээ харин тэгээд хүн чи явахта өр хүүхдийг бас одоо бас чадварыг дутуулдаг юм одоо тэгээд тийм мастерын одоо 2-3 жил ажиллаад одоо улсын рекорд гэвдээд спортын мастер болж бодоогүй байсан да. Тэгээд их баярлсан тий. Миний хөө аваад бас би элдэр сайтай бас ахвасан бата сайнд байна. Бас аавхаа нэрийг одоо сайнаар гаргаж яарыг би одоо их бахархаж байсан тий. Барианд гүйж ороод л айгүй их тогтолж байсан. Тэгэл багш маань нөгөө саата 100 метрийн гүүрэн дээр сууж байсан. Тэгээ шууд багштайраа гүйж ирээд л багшаа ангицсанд нь алдаад л их өчрөгөө баярлж ивүүлж байсан. Галын техник спортын саата 100 метрийн Монгол улсын рекордыг эвдэж ирсэн. Шинжлэн тогтоож ирсэн Монгол улсын рекорд. Тэгтэн л их омгсож ирсэн доо найзаараа. Үнэхээр чи хийчлээ шүү. Тэгжлэлмэр их л омгсож ирсэн даа тэр. Би анх 2004 онд Белорусын Минск хотод болсон дэлхийн аварга шалгалт тэмцээнд оролцсон. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн багтаж. За сая 2013 онд Солонгост тулсан дэлхийн аварга шалгалт тэмцээнд оролцсон байгаа. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн багтаж. Манайгийн тамирчин Инхбат Монголын тавлан шатны рекордыг 13 секунд 96-нд ойлгож шинжилэн тогтоож сайхан амжилт үзүүлж оролцсон. За Ми-8-ын осол гэж одоо бодоход одоо хүртэл сэтгэл их хэмзгэлдэг гэдэлтэй мөр зөрөгч явсан мөнцнэгтэй нөхдүүд маань албан үүргээ гүйцэтгэж яваад амар сэтсэн. Хүн төлөвлөлт 2007 онд Цэлэнг аймгийн Мандал суманд гарсан ой хэрийн төмрийг унтраахаар онцгой байдлын ерөнхий газрын аврагчдын сууж явсан Ми-8 нисдэг тэрэг осолдож 15 аврагч амиа алдсан харамсалтай явдлыг ард түмэн одоо ч мартаагүй. Ахлагч Эрдэнэт мөр зэрэгцэн албандаа зүтгэж байсан ант нөхөд мэрэгжил нэгтнүүдийнхээ талаар ярихад хоолойн зангиран нулимс туслуулж байсан юм. Аргач үгүй бидтэй эх орныхон төлөө хүлээсэн үргээ биелүүлэн зүтгэж халуун амиа алдсан баатарлаг гэрчүүдийг бид өнөөдөр дурсахгүй байхын аргагүй билээ. За тэгээд Ми-8 ослоор өөдөөс ингээд мөрцнэгт амт нөхтөн зөрөөж Улаанбаатарт ингээд өшөө боссон байдаг. Тэгээд бид хүн жил болгон амт нөхөдтэй хүндэтгэл үзүүлж тангар өгдөг. Бид бол тангар өргөсөн үгээ бэлэх ёстой албан хаагчд юм аа. Монгол улсын төлөө зүтгэе. Дуусгаад зэрэгц. Ном, хон, зэрэгц дундаа. Хэмбэс халаа оройн бэлдсэн. Ахлаач Эрдэнэт. Бол. Ном, хон. Арууд. Өр. Төмөр төрүүлж цагтааны дугаар гаргачлахад марш. Игийн хаяа оргон гэрдэнэ
болсоо энэ дэвшээ дайчин нөхөд мэ өөдөө Монгол. За энэ манай амарх баяр маань байна. За бид хүн өдрөт үйл ажиллагаа явуулаад оройн тогоо 23 цагт хийгээд тэгээд 23 цагаас хойш өглөөний 6 цаг хүртэл тэг 6 цаг хүртэл ангийнхаа цагаа өрөөнд дагуу энэ өөрөө амарх байрандаа амарч байрладаг. Цагаа өрөөнд дагуу оройн тогоо хийгээд 23 цагаас хойш өглөөний 06 цаг хүртэл амарна. Сэтгэн байхын өөрийн ирэхгүй чивэн болгож үрзүн шамруу тэмүүлнэ цэрэгний чинь ингэж бодохоор зэжин дотор минь гал дүрлээ цэвэр сэтгэлийн уяасаа дууч цэргийн харанаас шамруу тэмүүлнэ Чанмын хайлангээд хилээс утгагүй сайхан амьдрал хитийн зориор надад ишүү зэрэг би чинь ингэж бодохоор зэжин дотор минь гал дүрлээ цэвэр сэтгэлийн уяасаа дууч цэргийн харанаас чамруу тэмүүлнэ Чамруу тэмүүлнэ Хавгийн үлрэл гурлайхи хайртай үлрэн том болжээ Ханин жаргалыг ирэхгүй мөрөцөөр хайрын дугаар чамруу суунэ Үсгэрий чинь ингэж бодохоор үлэн зүрхмэн ойрон Хүн бүр өөрийн амьдралын гол дүр байдаг. Миний амьдралын гол дүр бол миний мэрэгчлэлтэй салшгүй холбоотой. Яагаад гэвэл би тангар өргсөн төрийн албаагч ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө зүтгэж байгаа. Тэгэхээр миний амьдралын гол дүр бол миний мэрэгчлэлтэй салшгүй холбоотой юм аа. Тэр бол цагаан цамц, үнэтэй хослол, өргөн занга арьсан цүх борсон цагаан захтан биш. Ард түмэн их орон, амт найзынхаа төлөө амиач хайрлахгүй өгч чадах аврагчийн нэг. Жинхэнэ их оронч хэмээн түүнийг хэлнэ. Хэр баргийн хүний хий гэж зориглохгүй, магадгүй нэг ч удаа толгойдоо бодохгүй, тийм хүнд албыг онцгой байдлын албан хаагчид гүйцэтгэдэг. Тэдэнд үнэ орой ирэх болов уу гэх хүндхэн асуултыг өдөр бүр өөрөөсөө асуудаг хайртай ханин бий. Аавыгаа ирэхээр нь хамт тоглохыг хүссэн өхөөрдөм хөөрхөн үрсэн би. Миний хүү чинь аав ээжийнхээ биш, эх орныхоо хүү юм шүү гэж гаднаа бахархаж, дотроо өмөлцөн харамлах хайртай ижи аав нь би. Гэхдээ тэр хайртай бүхний хамгаалах, хатуу бөгөөд бахархалтай албыг сонгосон эх орны баатар. Аягтай цай, тавхтай хоолоо тайван идэж чадахгүй, тийм л албыг тэр хаадаг. Чихэнд таатай сонсогдохгүй дуут дохиогоор хизээж хаанаас ч тэр хаанч хүрч магадгүй. Хаан юу хүлээж байгааг мэдэхгүй, ганцхан хамгаална, аварна гэсэн бодол түүний дотор хадгалаатай байдаг юм. Санаатай санаандгүй, санамсар болгоомжгүй үйлдээс болсон бүхий л аюулд түүний тусламж хэрэг болно.
Ган, үер, галт төмөр болж байхад норсон хувцастай, халтарцсан царайтай, халуу дүүгсэн бөхчм нурман дунд тэр ажилласаар. Монгол Улсын төлөө зүтгэе. Халуун ам биеэ хайрлахгүй, ард түмнийхэн төлөө өргөсөн тангарахтаа үнэнчээр зүтгэдэг аврагч гал сүнөгчийн ажил амьдралыг өнөөдрийн нэвтрүүлгээрээ хүргэлээ. Ингээд дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн олцъя. Баяртай үзэгчдээ.